Ингээд YouTube хийхээр ингээд бодож байгаа бас зөндөө залуучууд байгаа. Тэр залуучууд өөрийнхөө зүгээс юу гэж зөвлөх вэ? Та нар чадахгүй. За сайн мэцхан үзэгчтэй ингээд Племогийн ээлж ярилцлагын нэвтрүүлэг тавтамаар л. За ингээд өнөөдрийн дугаарт маань ютубер Анар Дэдан ирсэн байна. Тэгээд өнөөдөр хүчтэйд маань урилгыг мань хүлээж авах процессыг маш их баярлалаа. Намаа үлснэ баярлалаа. Айл тань. За Мэдээж ютубер хүн юм чи ягаад ютуб ажиллах болов ягаад ютубын салбар руу явж ороо гэдгийг хэлэх хэрэгтэй. мөнгө за. Удаа. Яг гоо жоо өнөө. Хайшнаад авсан юм уу ихэндээ нэмэснэ мөрөж шиг чигээл тэгэл анханаас эхний бичлэгээс авахулаад тэгэл шууд аль хэдийн хийгээ суулцсан баг гэж яагаад гэхдээ яг үндэ тэгээ тгийж чадаагүй л дээ. Яг нэг жоох юм гарсан. Гэхдээ яг нэг жоох тэр нэг шахалтай нөлөөдсөн л гэж бодсон шүү. Яг хизэнээс анх ютуб хийгээд бодлоо төрсөн юм. Тэр пашны хин өгөөг танд. Ах чинь миний тэр үед ч одоо ингэ эргэж харахгүй YouTube-ийг чинь алтуу гэж ярьдаг байсан шүү дээ. PewDiePie, Jenna Marbles, Mosh гэдэг дандаа тэр үеийн нэг том нүүд чи үзэл гоод нь бас нэг тэдний үзэл өөр надад өөр тэмэттэй санагдал гоод би бас юм бас нэг хийж үзэх юм цаа гэдэг бодоод яваад байдгүйс. Тэгж жагаад ажиллаа хийж байгаа л гэл баяр шигтэй хүний амьдралдаа нэг ганц нэг риск аваад үзчихлээ. Риск авч иж хурагшлан мөрөш. Тэгээд амар зөндөө тийм код харагдсан гол нь шууд за яатын зүгээр шууд тийм риск аваад зүгээр шууд тийм зүгээр бас нэг амьдрах юм чилээ шууд яад юм. Гэхдээ нэг хийх юм бол мэдээж нөгөө нэг ажлаас гарч хүн чинь бадрын штэ мөнгө болоод дунгууд нь тэгэл нэмээс мэрэгжил шиг болгоод тэгээд бүр тий өөрөөс шал тэгэл яасч тэгээд болчихчихлээ штэ. Одоо ютубыг хэдэн жил хийсэн бэ? 5 байна уу 6 юм уу? Яг дундаа нэг хэдэн жил хамрчаад байна. Таны бас нэг Монголын хамгийн урт үргэлжилсэн стриминг хийсэн гэж ярьд юм бэлээ. За ямар тач тэр марафон гэдэг тэгээ хүмүүсээ нөгөө donation гэж явуулдаг шүү дээ. Тэрнээс амаарал нөгөө donation явангууд нөгөө хэдэн төгрөг хийснээс нь амаарал ингээ нөгөө зогсохгүй яваал гэдэг. Хэрвээ тэгээд нөгөө хийхэ болоод цаг нь дуусчих юм бол тэгэл дуусна. Тэгэл тэгэж явсаар агаад эхний би чи 2 удаа хийжсэн. Эхнийх нь нэг 28 хоног үлөө нэг тэр хавцаа үргэлжлсэн. Би одоо санахгүй. Хоёр дахь нь бараг 70 хүрсэн баха. Тэр 70 хүрж явахтай сүүлийн бараг 5 хоног ч зүгээр л ингээл нэг нөгөө байнгын мансуурлын байдалтайгаа юм чи нойр үрэл ухах гэл унтах гал ядарсан хувийн амьдрал байхгүй. Тэгэл байнга 24/7 камер дээр чинь байхаар чинь одоо ямар тийм Орсын нөгөө доонд ваа эдэрт ороод байгаа юм ааш. Зүгээр баг амьдралгүй болцсон юм шиг. Эхэндээ авах тий амар зүгээр ингээл гой санагдал тий. Тэнгуул сүулдэ зүгээр ядраад юу гэдэг үлээ компьютер харахаас ч дургу үрэл байн компьютерийн өмнө байгаад хахад тэнгууд нь гин sky diving хиймээр санагдж байгаа чи амьдралын нөө арай нөө бусад нэг юм дөө хатуур гэдэг activity чинь гой санагдал гараагүй гэсэн үг шүү дээ тий баг гараагүй тэр үед газар байсан аа гэртээ үгүй шүү тэгэл манай ихнэр байсан тэгэл манай ихтер чинь тэгэл дасцсан хэвээр баг 2 сар нөхөргүй амьдэрч үзлээ тэгэл болоод сүултээ чи би баг өөрөө баг тэр 2 дахь дээр би баг өөрөө зогсоосон дөө бол бас эрүүл мэндийн дээр хохирчихгүй болдгоо тий шүү дээ өдөр гэдэг л энэ гайхалтай л. Тэгээ гол нь тэрийг үзэх хүмүүс бас байна гэдэг бас сонирхолтой байхгүй тий. Амар сайн. Бэн тэр камерын артаас байна. Догийн чинь талаараас ярих хэрэгтэй хаа ингээд бүхэлдээ 70 өдөр ингээд нөхрийн стрим хийгээд байж хах тэрийг нь ойлгож ийн гэдэг бол бас ихнэр хүний хувьд бол тий амар спортив. Бүр ингээд супер спорт үзүүлж байгаа байхгүй тий. Тэгээ догийн чинь талаар мэдээж энэ ярилцлагын нэвтрүүлэг дээр л ярихгүй ажиллахгүй хаа. Тэгээ би нөгөө нэг таны ютубыг үздэггүй ч гэсэндээ ингээ хажууд нэг үздэг хүн амар үздэг мембертэй юм байгаа байхгүй. Тэгвэл сонсороод бүр юм танил болцсон. Тэгэл догийн чинь тэртээ видеог нь үзэнгүүт нэг тийм танил айгу нандин мэдрэмж төрүүлдэг таар ярилцсан. Ер нь нөгөө нэг ютуб хийхэд ер нь хэр нөлөөлдөг, хэр дэмждэг вэ гэдэг. Жохон бодломаар шүү дээ. Нөгөө нэг жохон конфьюз дэмжиж байгаа юм шиг. Нөгөө талаараа камер унтраал чамайг алнаа л гэсэн юм шиг. Жоох сонир л үүдэн шүү дээ. Ихтэй яг манай хүн чи тэгээ намайг тэгэл ер нь бол тэгэл баг 100% дэмжижсэн. Дэмжиж ирсээр байгаа тэгэл явсан шүү дээ. Тэгээ одоо ч барыг сурцсан дөө.
нэг үндэл гинт дугаж жаал гэртээ арилаад байгаа гот анар хийдэг юм аа л чинь. Тэгэл дасц. Та хэрэг нөгөө YouTube хийж эхлэегүй байсан бол юу хийх байсан бэ? YouTube-с гадна хийхийг хүсдэг юм уу ер нь бол ягаад ч юм нэг өөрийн гэсэн гоё ресторан хийе гэж боддгийг. Нэг тийм гоё ресторан ажиллуулаад тэрийг яг гоё менеж хийгээл нэг өөрийнх нь яг нэг нэрийн доор идэг нэг өөрийн яг гоё нэрийн хоолтой тийм. Гэтэ яг бүр нөгөө тийм чейн ресторан бол биш яг нэг ингээ хүмүүс нэг ирдэг. Гайгүй ингээ сайн явах юм бол нөгөө бүр ингээл амар цаг маяг авч нэг очдөг ресторан биз. Нэг тийм ресторан болох юм. Тий. Бадаа нэг YouTube-ийн бичлэг нэг нөлөөлцөө тэр нөгөө нэг юу ямар ч ресторан 2 жилийн настай байдаг гэд. Тэгээ 2 жилийн дараа угаасаа ундаг гэд. Тийм нэг бичлэг үзсэн чинь жоохон тэрийг ингээ алаа ицаа хүсдэг. Ер нь таны нөгөө нэг бичлэгүүдийг харахаар тэр нөгөө тоглоомны талаар ярьж байгаа энтрийг харахад ингээд юмн дээр нэг юм автдаг ч юм уу нэг тийм мэдрэмтгий хүн шиг юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Одоо тэгэнгүүт кино үзэхэд хэр автаж үзэх вэ? Тоглоом шиг байж чадах уу? Ер нь хүүлдэг үү? Амар үүлэг. Гэхдээ тэ нөгөө нэг юу дүүлээ сул дороо үйлдэж шаа. Амар маскулин үйлдэл. Тэгээд нөгөө нэг юу яад юм аа. Зүгээр амар сэтгэл хөдлөл ер нь бол тий. Өндөртэй. Амар сэтгэл хөдлөл өндөртэй шүү дээ. Тэр одоо нас л гэж бодоод байгаа шүү дээ би одоо. Хүн нөгөө нэг тодорхой хэмжээний нөгөө нэг тий нэг хөвгшрээд нас ороод эхлэхэд нэг хид хид юм ойлгоод амьдралд нэг хид хид удаа зодуулаад ирэхээр нэг хидийн юм ойлгочдөг гэх юм уу. Тэгэл зарим кинонууд багтаа эсвэл тэгээ өсвөр насныхаа үедээ үзчихсэн кинонуудыг хэмжүүлгүүс сүүлдээ үзэл тэрийг ойлгоод дуус. Яг үгүй юм аа. Тэгэл хэлдэг шүү дээ. Алуу бүгд намайг дагаа хэлээрэй. Би бол жирэмсэн хүн тийм ээ. Юу вэ? Сайн уу үзэгчтэй? Яага болохгүй гэж доогийн юм дуртай штэ. Энийг байлаа Minecraft тоглолтоо. Юу гэсэн бэ? Сайн сонсохгүй байна. Манай босоод чичрaan жирэмсэн дуртай штэ. За одоо чимээгүй байж байгаарай. Газар комент илж байна. Чи Minecraft тоглол гэж бичгээ байл. Sorry. Гинт шал киноноос шал өөр юм гараад ирдэг юм штэ. Лайн. Нэг киног олон удаа үзчихсэн тэрхэл таа. Зөндөө амар зөндөө. Тэгэнгүүт ингээд нэг яг амьдралынхаа айл цаг үед хэдэн хэсгээс үзэхээс хамаарат ингээд мэдрэмж нь өөр байгаад идэг шүү дээ. Тэр мөр нь бас нөлөөлнө. Яг нэг кино үзье гэхээр дандаа нэг дэлхийн 2 дугаар байртай кино үздэг шүү дээ. Тэр араас дандаа нэг тийм төрлийн кинонуудаа ингээд араараас нэг үзэл яваад үзсэн өмнө үзсэн мөртөө тэгээд дахиад давтаад үзье. Мэдгүй одоо яг тэр нь одоо нэг арай нэг жоох амьдрал руу ойрт байж ч юм уу газартаа буус юм уу яас. Тэр нь мэдрэгдээ. Тэрнээс л болдог л байна гэж бодож байна шүү дээ. Тэр сүүлийн үед ямар хөө кино үзэж бай ямар ч юм. Нэг ангид кино мэдгүй яг сүүлийн үед одоо нэг ангид зүгээр одоо нэг том Холливуудын киног баг одоогоор нэг үзсэн тийм кино. Сериалын өөр тэгэл одоо Boys л байна. Одоо сэтгэлийн хатгүй хүмүүсүүд бол үзээд ирэх бах. Нэг цус нүж хүмүүсүүдийн хамгийн байлаар юмнууд нь гарна. Гэтэ тэрнээс илүү хүнд юм байгааддаг. Зүгээр сонирхолтой болох юм тийм. Тайр драма үздэг үү гэхгүй. Драма үздэг үе бол байсаа. Драма үзээд тэр нэг хідэн нэг эрэгтэй эмэгтэйг нь дэмжээл. Энэнтэй учирчаачтай зүгээр л хайртай гэдгийг хэлчих болохгүй юм байна. Яадаг адуу вэ гэх юм. Тий. Эсвэл манай эхнэр нэг кино үзэж байхад би тэгэл хажуунаас явсан. Наад кино шал тэнийг ингээл тэгэл дижсэн гин тэгэл жоохон байж байгаад хажууд нь тий зүгээр ингээ харцаа. Тэгээ одоо наа чи яах гэдэг юм. Өөрөө орцсон. Тэгэл кинон тэгэл эхэлсэн шүү дээ. Тэгдэж байгаа барыг эхнэрээсээ илүү үзэж эхэлж байгаа юм шиг. Нэг үйл явдлыг харцгаа сонирхолтой болгоод тэгээ зүгээр дундаас нь аячгаар амар хайрын санагдав. Таны амьдрал тийм нөгөө төрсөн чадварлан ч юм уу эсвэл ингээд амьдрал чинь нөлөөлсөн ч юм уу тийм кино байгаа. Marley and Me гэх нэг нохотой кино байдаг. There's nothing like the experience of raising your first dog. Golden Retriever. Тэрнээс болоод би бас өөрөө нэг лаборатори хийгээр авсан байдаг. Тэгээ ер нь бол цаашдаа нэг олон өөр хүүхдтэй болно гэж боддtiin нэг яг тийм өнөр өтгөн гэр бүл гэх. Одоо миний одоо амьдралын гоол ч юм уу тий. Тэрнээсээ амар тэгж
жигэн амьдрал дээр apply хийх гэл амар үзээд байдаг шүү дээ. Гадны найруулагчдаас л найруулагчийн киног үзэх дуртай бай. Ер нь тэгээ Шпилбергийн л кинонууд байдаг шүү дээ ихэнхдээ. Шпилбергийн миний одоо дуртай кинонуудаас гэвэл бас яг дэлхийн 2 дугаар байгаа мал та нөгөө нэг Saving Private Ryan гэдэг. Тэрний Омаха бич мич ихлэх гэдэгс амар ихлээ. Ирэл жахан байн тулаантай. Тэгээ тэр чинь сэтгэл эмзэглүүлэн үйл явдлуудаас ихтэй шүү дээ. Тий. Ер нь тийм юм байна. Миний яг үздэг кинонууд амар нөгөө нэг хүний нөгөө сэтгэл зүйн тал руу амар харуулсан. Яг нөгөө хүний нэйчрийг яг нэг боддоор нэг харуулдаг тий. Ямар нэгэн сценариод ороод амар хүний татаад мөн чанарыг гаргасан. Тий. Одоо ер нь тиймэрхүү кинонууд үзсээр байгаа би бас өөрөө жоох нэг тийм нэг давхард нэг жоох айцтай нэг янз бүрийн танихгүй хүн байх юм бол нөгөө нэг яачих чи хүн бол яачих чи чадaltaй гэж би тэгж харддаг болсон. Яг эрсдлийг тооцдог хэлсэн шүү дээ. Тий. Эхлээ нөхөрлөхөөсөө өмнө эхлээд тий. Хүний итгэл авахаа харуулаа. Амар кино ингээд сэтгэл зүйд ингээд бас надад ингээд нэг жоох ингээд сабконшиусly ингээд яг нөлөөлсөн байгаа байхгүй. Амьдралын үзэл баримтлал нөлөөлсөн. Ер нь ингээд нэг хүн болгоны амьдрал чинь өөр өөр ингэсэн өгүүлэмж төвхтэй байдаг шүү дээ. Тэнгүүд одоо та өөрийнхөө амьдралыг нэг кинотой төстэй юм уу гэж хэлвэл ямар кинотой төстэй байх вэ? Байхгүй юм шиг байна. Бага юм бэ. Friends гэдэг нэг сериал байгаа шүү дээ, sitcom. Тэр гэхдээ арай нэг гоёор дуусдаг. Тэгвэл эндинг нь гоё. Friends уг нь бол амар гоё sitcom. Ганц яста хогийн. Happily Ever After болох. Тий. Танд одоо ингээд киноны тэр анги нь хийгдээгүй байсан ч болоосаа гэдэг тийм бодлоо. Эсвэл ингээд энэ киноны дараагийн анги нь хийгдсэн байсан болж юм уу? Бага мэнэ. Өвчний эзэн дөрөв гаргая. Өвчний эзэн дөрөв нэг яг ном зохиолн байж магадгүй л ах л та би уншаагүй л ах. Уншаагүй тий. Uncultured мэдлэггүй, боловсралгүй. Гэхдээ яг тийм шээ. Яг хэрэг зохиол нь байдаг бол киног нь үзчихвэл илүү гоё л байна л та. Дахиад 3 триложи те Арагорн хаан болчоо дараа нэг амар юм харчмаар л өгөө. Дарахыг хүсээгүй гэх юм бол Squid Game. This is Sparta! Одоо хоёр нь гарах гэж байгаа шүү дээ. Ард шаал утгагүй эхний сизон гэж явуулсан. Эхний сизон дээр бараг л дуусгаж байна. Яа хоёрдохоос одоо хаашаа тий одоо дахиад нэг тий Squid Game-ийн дахиад өөр газар нь очоод Squid Game-д ороод хэдэн хүмүүсүүдийг аврах гэж оролдоод одоо тэгж л дуусна яг харж л байгаа. Агуул тэгээ би дараа нь амаа идэж магадгүй илүү амар лагч болчих магадгүй хэм мэдлээ нэг plot twist амар гараад тий. Яг үндэ эн чинь энэ киноч Squid Game-ийн талаар шал өөр юм талаар байсан. Тэгээд дуусвал яах вэ тий? Гоёлах. Таны одоо киноноос авч ирсэн хамгийн сонин мэдрэмж нэг тийм өнгөөр илэрхийлэнгүй юм уу? Нэг аимшиг, нэг балаа нэг аимшиг юм байдаг. Skinamarink гэдэг. Тэр киног үзэж яхад нэг яг нэг айц зочилтын айц биш зүгээр айц биш бүр нэг технээсээ байгаа. Одоо scared биш одоо англи монголоор би үгж хэлэхгүй юм одоо. Англиар хэлбэл terrified бүр болж ирсэн юм кино. Тэрийг үзэж явах бүр байнга ингээ хүлс гараастаа үзээд гар мар ингээ хөлөрцөн салганаа ингээ үзэж чадахгүй тэгээ өөрөө үзээд байгаа байхгүй. Гэхдээ тэгээ тийм нэг балаа кино байдیں۔ Тэгээ тэр кино нэг байлаараа юу яа нэг чөтгөр нэг зүгээр нэг жоох хөвгт хамлаад байгаа. Контент мейкер хүний хувьд хаштаг хийхийг хүсэж байгаа нэг юм мөрөөдлийн гэдэг шиг зүйл байдаг шүү дээ. Тэр талаараа та сонирхолтой нууц гişэлээ. Би зүгээр яг YouTube-ийнхаа нэг ард байгаа хамгийн ингээ уурхад том плана гэдэг. Яг тэр ингээ болно. Яг энийг үзэж байгаа хамтармаар байгаа миний нэг биелүүлээд хамт эсвэл цаашаа явмаар байгаа хүн байвал холбогдоорой. Энэ завшааны далимдуулаад тий. Нэг гов алтаад байгаа юм ээ. За. Ингээд YouTube хийхээр ингээд бодож байгаа бас зэндал залуучууд байгаа. Тэр залуучууд өөрийнхөө зүгээс юу гэж зөвлөх вэ? Та нар чадахгүй. Өвөө гэхдээ яг нэр зарим хүмүүс чинь ингээд мөрөөдөө дагмаг гэж яг хэлдэг шүү дээ. Би яг зүгээр яг үнэ л хэлээ зүгээр. Яг үнэхээр тодорхой хэмжээнд угаасаа мэрэгжил болгож хийхгүй бол явахгүй.
Яг хөө пашн явуул явна. Гэхдээ пашн дээр яг мэрэгжилгээ нөө профешнл бас нэг тодорхой хэмжээний entertainment гэдэг юм харахгүй бол ер нь бол явахгүй гэж боддог. Яг хөө тэр рискийг мэдээд яг цэвэрхэн мөрөөдлөөр юм гэх юм бол бас яг тийм биш. Тодорхой хэмжээний мөрөөдлийнхаа бас зарим нэг жижиг илэрхийлнүүдийг нэр золиослж ээж яг өөрийнхөө хүснээрээ хийгээд явна гэх юм бол болохгүй. Мэдээж нөө массаж авах нэг хэрэгтэй. Би ч яг гэхдээ нэг сүвтэй масс гэж дагаж явдаг юм биш үү. Нөө нэг өөрийнхөө мөрөөдөл тэгээ нөө массын хүсэл гэдэг нэр голын ингээ балансыг олох гэдэг. Нэгээр их бол нягаар их гэдэг шүү дээ. За тэгээд өнөөдөр маш сонирхолтой яриа өрнөсөн танд маш их баярлалаа. Тэгээд Play-Mobile-ийнхаа зүгээс гарын бэлтгэе. За баярлаа. Өчнөө сабэн баярлаа. Дэрвэн ай. Мерч юм биш үү те. Classified. Play-Mobile нэг жил ирэх. За ингээд өнөөдрийн маань ярилцлагатай хамтайсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бас нэгэн сонирхолтой үзэгчээр олох бол баяртай. За бай.